За ер нь бол 8 дугаар ангиас эхлээд бэлдүүл айгу үр дүн гарах маш өндөр боломжтой. Тэглээ гэд одоо би 10 11 дугаар ангийн хүүхдүүдийг хоцорсон гэж бол хэлэхгүй. Хоцорсон ч гэсэн тэр сүүлийн үлдчихэж байгаа 1-2 жилийнхаа үр дүнтэй өнгөрөх боломжтой байдаг. За үүн дээр одоо нэг жишээ дурдахад ерөөсөө л шалгалтын оноо гэдэг зүйлийг ихэнх хүмүүс маань нэг удаа өгөөд л хүссэн оноогоо авах боломжтой гэж боддог. Гэхдээ яг үнэндээ одоо IELTS, TOEFL, SAT гэх одоо хэлний шалгалтын оноонуудыг анхны өгөлтөөрөө хүссэн оноогоо авдаг сурагчид маш ховор байдаг. Энийг одоо өгөхөд л дунджаар 3 удаа өгөөрэй гэж бид зөвлөдөг. Эхний удаа өгөхдөө хүүхэд бараг дөнгөж ингээ шалгалтын уур амьсгал орчинтой танилцаад л гарчдаг тийм ээ. Энд чинь ингээ 3-4 цаг ингээ зогсохгүй сууж бичдэг шалгалтууд учраас хүүхдүүд маань хараахан бараг тэгж суух чадвараач хөгжүүлээгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр хоёр дахь өгөөд оноогоо арай илүү сайжруулад 3 дахь өгөөд яг хүссэн оноогоо авдаг ч юм уу. Тэгэхээр энэ 3 удаагийн өгөлтийг дунджаар тооцоход ерөн жилээс жил хагасын хугацаа орж байгаа. Өөрөө зөвхөн одоо хэлний оноон дээр ярихад цаашлаад эсээгээ бичнэ, цаашлаад хичээлээс гадар үйл ажиллагаа хөгжүүлнэ гэд цаг хугацаа ордог процесс учраас аль болох эртхэн эхлэрээ гэж зөвлөмөр.